эхлэе. LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. За сайн байцгаана уу сонсогчдоо. Өнөөдөр та бүхэндээ хөтлөгч Кена байна. За тэгээд Mongolian Queer podcast-ийн ээлжид дугаар маань энхүү эхэлж байна. За өнөөдрийн манай зочноор маш холоос нэг хүн холбогдоод оролцохоор болсон байгаа. Тэгээд манай зочин өөрийгөө танилцуулна уу? Сайн уу? Сайн байна. Намайг Улаана гэдэг. Тийм 18 настай. Яг одоо Америкийн нэгдсэн улсаас холбогдож байна. Ахаа, хоёулаа одоо хэдэн цагийн зөрүүтэй билээ? 16 гэсэн тий? Тийм 16. Одоо баг шөнийн 2 цаг тэнд болж байгаа. Монголд 4:43 болж байна. Тэгээд цаг тохироод нэг л болох чинь. Тийм цаг тохироод холбогдсонд баярлалаа. Аха. Хамгийн ихэнд сонсогчдод нэг ойлголт өгөхүүднээс яг өөрийнхөө хүүсийн баримжаа ч юм уу эсвэл бэлгийн чиг баримжаагаа хэлж болох уу? Аха. Би яг өөрийгөө transgender гэж явдаг. Тэгээд яг гадаад одоо байдлуугаа үзэмж талаас одоо ингэж transition хийж эхлэхтэй болохоор яг 2 жилийн өмнөөс хийж эхэлсэн. Трансгендер эмэгтэй гэсэн үг тийм ээ? Аха. За манад болохоор өмнө нь ганцхан трансгендер эмэгтэй хүмүүсийн төлөөлөл Марта маань орж исэн. Аха. Тэгээд сонсчихсан 31 настай гэд. Залуу охин оролцож байгаад маш их баяртай байна. Одоо тэгээ хамгийн ихэнд хоёулаа анх өөрийгөө яг хитдээдээ ч юм уу яаж мэдэрч исэн бэ? Би бүр яг ингээд анх хамгийн цэцэрлэгт ороод би өөрийгөө ингээд яг хүмүүсийн одоо ингээд хүүсийг ялгаж эхэлж исэн байхгүй. Тэгээд яг цэцэрлэг гэхээр яг 4-5 настай үедээ би одоо ингээд 2 хүүс байдаг юм байна. Тэгээд би одоо ихтэй юм болоо гэж ингээд бодож байгаа ингээд одоо ингээд хүмүүс ингэж ажиглаж харж байгаа одоо ингээд ээж хүртэл ингээд намайг хаа ингээд загнадаг гэсэн байхгүй юу? Чарэл эмхтэлэг байна. Ихтэлэг байгэл. Тэгэл яг цэцэрлэгт орж ирэл ингээд хүүхдүүд чи ямар амир эмхтэлэг ингээд би бүр амир эмхтэлэг хүүхэд байсан. Цэцэрлэг нь Монголд байсан уу тий? Аха, Монголд байсан. Тэгээ багадаа анх ингэж гайхаж эхлээд цаашдаа ер нь ямар дурсамжууд байгаа вэ? Бас яаж хүрээд өөрийгөө яг эмэгтэй хүн гэдгээ мэдэрч исэн бэ? Нэг тийм тийм яг мөч байдаг штэ тий. Аха. Би бүр яг хэлвэл яг ухаарсан цагтаа л яг тэгж мэдэрчсэн гэж хэлнэ. Яг тэгэл цэцэрлэгт ингээд хүүхдүүд чи яагаад юм эмэгтэй л ингээд асуухаар би яг тэр үед дөнгөж хүүсийг ялгаж гисэн болохоор би эмэгтэй жаа ихтэй олцсон гэж тэгж хэлжсэн. Тэгэл манай ингээ хүүхдүүд гэж бүр тэнд нэгтгэл тэгэл хүүхдүүд өөр хүүхдүүд ирж асуух юм бол нөгөө хүүхдүүд нь наад чи эмэгтэй жаад ихтэй болоо тэгээд эмэгтэйлэг болцсон гэж тэгэж ярьдаг гэсэн. Тэгэл яг тэрнээс хойш ингэж явж байгаа бол хамгийн анх одоо эсрэг хүүхдэн хүн рүүгээ татаа бас яг цэцэрлэгтэй л нэг ангийнхаа нэг хүүхдийг хараад хөөрхөн хөвчөө гэж бодож исэн. Тэгэл яг л 10 жил ингээл Монголд цэцэрлэгээ төгсөөл одоо ингээл 10 жилийн 1-2 дугаар ангиас эхлээл ороод явахдаа ингээл их бүр ингээд хүн болгон л мэддэг байсан л та намайг. Бүр хитрхи эмхтэлэг гэсэн гэх юм уу. Тэгэл ээж дандаа хэлдэг. Одоо ингээл одоохондоо хүмүүс чамайг ямар хүүхэн эмхтэлэг хөөрхөн хүүе гэж хүмүүс тэгж одоо ингэж хөөрдөх маягаар одоо тэгж хандж байгаамаа. Одоо ингээд цаашлаад ингээд томрох болох тусмаа ингээд хүмүүсийн хандлага нь өөрчлөгддөг шүү. Тийм учраас чи бие маш сайн бариарай гэж тэгж ер нь бол дандаа хэлдэг байсан. Тэр үгнүүд нь чамд яг ямар мэдрэмж өгдөг байсан бэ? Яг тухайн үед болохоор бүр тийм serious бол ханддаггүй байсан. Одоо ингээд яг тийм юмны талаар ингээд ээжийг ярихаар би шал өөр юм дотор ингээд боддог. Одоо тэрийг одоо ингээд хүндээр хүлээж авахгүй тул
Тэгээ юу гэдэг хөнгөнөр одоо хүлээж аваад тэгэл нэг сонсоод шууд ингээд мартчихдаг байсан юм уу? За тэгээд өөрийгөө багадаа мэдэрч байгаа яг хідэн насандаа яг ийм одоо хүүсийн баримжааны талаар ойлголттой болоод би трансгендер эмэгтэй юм байна гэж илэрхийлсэн бэ. Тэр анхны нэг өөрийгөө хүлээн зөвшөөрөх ч юм уу эсвэл come out хийсэн процесс нь амар сонирхолтой байна. Одоо яг трансгендер гэдэг тийм ойлголт байдгийг бол сүүлд 3 настайдаа мэдчихсэн. Яг тэрнээс өмнө болохоор одоо ингээд зурагтаар ингээд кино энтер гарч үзэж харж аваад нэг тийм хүүс сольдог тийм мис ажилтны талаар мэдчих авч ирсэн баггүй бүр 7-8 настай ахта. Тэгээд би нэг 100 лагер дээр ингээд хүүхдүүдтэй тоглож байхдаа мэдхгүй яг тэр үед яг юу бодож ирсэн. Одоо болохоор аяг ичээд байдаг байхгүй юу? Тэгээд яг тэр үед болохоор ингээд хүүхдүүдэд ингээд шууд очиод хилчдэг байсан. Би том болоо шууд хүүсээ солиулна гэдээ хилчдэг. Тэгэл нөгөө хүүхдүүд нь болохоор ингээд тоглоод энийгээл тоглож ийн гэж боддог байсан шиг байна. Тэгэл аягүй тоглоод энийгээл хүлээгээд авчдаг. Яг тэгжсэн. Тэгээд яг 13 настайдаа яг трансгендер гэдэг нэрийг болохоор зурагтаар солонгоо хичээн ярьсыг үзэж аваад мэдж байгаа. Тэгээд яг тэгэхэд яг хамгийн анхны удаа тийм трансгендер гэдэг үг сонсч байсан амьдралдаа. Би ингээд интернетээр research хийгээд ингээд хайлт хийгээд ингээд бүр ингээд шалгаж үзэж харж аваад зөндөө бичлэг үзсэн YouTube-ээс одоо ингээд тийм transformation бичлэгүүд зөндөө үзсэн. Тэгэл ер нь бол бүхэл юм ойлгомжтой л гэсэн. Тэгэл окей ойлгомжтой л би юм байна даа гэх. Тэгэл ер нь бол бараг нэг амар ерөөсө гутарч байгаагүй нэг хэцүү юм гэвэл яг өсвөр насндаа одоо ингээд бинд өөрчлөлт орж эхэлдэг штеп. Чи яг puberty гэдэг нэг бэлгийн боожлт гэж тэрэн дээр яг тэр их хэлэхэд яг хэцүү болж эхэлж байсан. Яг л нэг хиний би яг ингээд хүснээс яг эсрэг тийшээ ингээд яг өдөр болгоо ингээд талент харах тоолно ингээд нэг юм нь өөрчлөгдөж байгаа. Тэгэл миний хоолой бүр ангийнхаас хамгийн түрүүнд бүдүүрсэн. Бүр яг 7 дугаар ингээд гинт өөрөө бүдүүрсэн. Тэгэл тэрэндээ яг хэд би яг ингээд хоолоос хөвөд бүр ингээд амар өвдсөн тань гэж бодож байсан чинь тэгэл яг тэр чигтээ бүр бүдүүрээд бүр ингээд тэгэд яг ингээд хүний өөдөөс ингээд дуурч чаддгүй хоолоосоо ичдэг ингээд хүний өөдөөс бүр ингээд харж чадхаа болсон ингээл яг яах ч мэдэхгүй ингээл айгүй багтаа айгүй нээлттэй хөхтэйж жагаад яг тэр үед ингээд ямар ч тийм нээлттэй бус болоод өөрийгөө ингээд хаагаад яг тэгж хэлжсэн. Яг харагдчихээн л тий багтаа бол миний сонсож байгаа чи амар нээлттэй илэн далангуу айгүй зоригтой хөхтэйсэн биз дээ хүмүүст шууд илэрхийлдэг. Тэгсэн чи яг өсвөр наснд тэр бэлгийн бойжилт өөрийнх нь бие нь шал өөр болж байгаа яаж нөлөөлж байгааг бүр ингээд бие дээрээ бүр үтсэн биз дээ. Хүмүүс ингээд тийм нөгөө трансгендер хүмүүсийн талаар ярихаар хүүсийн давгууцлыг ярихаас ойлгодгүй байхгүй юу? Яагаад тийм төгшөөнө хүмүүс байдیں, яагаад тийм зожиг хүмүүс байдیں гэж асуугаад байдаг. Гэтэл яг хүн болгонд өөрөө шалтгаан байгаа гэсэн нийтлэг ийм шалтгаан байгаа юм байна гэдгийг одоо манай сонсогч нарт ойлгуулж өглөө. Тэгээд 2 жилийн өмнө яг шилжилтэндээ орж эхэлсэн гэдгийгсэн штэ. Тийшээ орох одоо зам нь ямар байсан бэ? Эцэг их нь яаж хүлээж авсан бэ? Хамгийн ихэнд бас хүнд яг энийг хэлсэн бэ? Би яг одоогийн байдлаар яг ингээд яг өөр хүнд одоо яг би одоо трансгендер гэж яг хэлсэн хүн хэм болол энд байгаа найзууд тэгээд энд ядаг манай нэг үеэл тэгэл лаа. Тэгээд би арга хинт чилээгүй тэгэл баг ингээд айсаар ингээд хүмүүст ойлгуулсан юм уу. Ээж болохоор ээж ер нь анхнаас л мэддэг л байсан л та. Нэг тийм эмхтэйлэг гэл банк өөрийгөө дараараа гэл тэгэл заримдаа ингээд эмхтэйлэг хитрхи эмхтэйлэг байснаас болоод ээж ингэж бүр ингээд бухимдаж ууралдаг. Бүр заримдаа ингээд нэг өдөр би одоо ингээд хитгээр ингээд 8 дугаар ингээд ахта чэжвч
одоо зүүж үзмээр санагдаад өглөө ингээд зүүжсэн баггүй хичээлдээ явахаа өмнөхөө тэгжсэн чинь манай хаад цэг хараад уурлаа тэгээд яг ээж босч ирж хараад ингээд тэр үед юу ч хэлээгүй шууд тэр миний барьжсэн юм аваад тэгээд би хичээлд яваад оройн ирсэн чинь ээж шууд уйлж орж ирээд одоо би бүл амьдралынхаа зүйлийг чамд зориулж зориулах гад бүл амьдралынхаа туршид чиний л төлөө ингэж хөдөлмөрлөж байхад тэр хүн нь одоо ингэж гаж донтон байл однод айгуу тийм харамсалтай байна. Хэрвээ чи ингэж өөртөө эвлэрээд ингэж явна гэж аваад яваарай гэж надад бүр тэгж хэлжсэн. Тэгэл тэгж хэлсэн ч гэсэн одоо ингэж цаана би одоо ингэж багаар өөрийгөө айгуу илэрхийлдэг. Хумсаараа одоо хаяа ингэж нүүр будчаад ээж рүүгээ зураг явуулчихдаг гэсэн. Тэгээд ээж хүн бодлтын дүгнэрэл гэж одоо тэгж хэлж байгаа. Цаагаар одоо өөрийгөө илэрхийлж байгаа утгаар тэгж зураг явуулдаг гэсэн. Тэгэл ээж гой бодолтой юм. Гэхдээ битгий нүрээд будаарай гэж дандаа тэгдэг. Ер нь л тэгж байгаа л ээж ойлгоцсон л ах гэж бодож байна. Одоо та хэдийн харилцаа яг ямар вэ? Тэгээд одоо Монголд байсан болон Америкт байгаа яг LGBT хүмүүс бас ямар ялгаатай санагдчихээн? Би энд ирэхдээ нүүн тийм сурагч солилцооны хөтөлбөрөөр ирсэн байхгүй. Жил гарангийн өмнө. Тэгэд яг анх ирэхэд бас өөртөө итгэлгүй л ирсэн л яг Монголд байхын одоо тэр өөртөө итгэлгүй байдлаа одоо өөртөө байлгаад дэлгүүрт ингээд орохдоо эмэгтэй хувцсны тасаг руу орохдоо ингээд хүртэл жоохон их тийм ичиж жоохон бие барьсан байдлаа орж яваал тэгэл нэг өдөр ингээд суужсэн чинь би ерөөсөө тийм найзгүйсэн баггүй юу. Найзгүй айгуу тийм ганцаараа байжсэн чинь нэг охин хурж ирсэн. Нэг гадаад цагаан охин хурж ирээд одоо чамайг дандаа ганцаараа идэх чинь хардаа. Тэгээд хамт одоо өдрийн хоолой хамт идэрээ гэд намайг тэгж хэрээрээ дагуулж байгаа. Тэгээд хамгийн анх найзуудтай олж ирсэн. Тэгээд найзуудаа өөрийгөө илэрхийлж эхлээл. Тэгэл яг жил биш 6 сарын дараа нэг хамгийн анх удаа нүрэ бодоод гарч ирсэн баггүй юу. Гэрээсээ яг тэр мэдрэмж хамгийн одоо нэг тийм айдастай дотроо жоохон айдастай хэрнээ бас үгүй юм шиг тийм нэг сонин мэдрэмж одоо нэг тийм бараг нүцгэн ингээд гараад явж байгаахта явахтан хүн ингээд ичдэг мэдрэмж авдаг шиг тиймэрхүү мэдрэмж авч ирсэн. Тэгэл тэр өдөр би хизээш ярьж байгаа хүмүүсээс магтаал сонсоол тэгэл урамшаал юу нь бол нүрээ будаж гардаг болоо. Тэгэл яг тэр жилийн өмнөөс үсээ ургуулад эхэлсэн байсан. Тэгээд одоо бол бүр нуруугаар давцсан урт үстэй. Энд бол хамаагүй нээлттэй байдаг. Монголд болохоор ч баг хүнийг явдлаас дүгндэг ш. Баг алхаж байгаа байдлаас нь. Хуучин сургуулийн хүүхдүүдтэйгээ холбоотой байдгүй. Тэгээд чамаг мэддэг ч юм уу гадралдаг хүүхдүүд байдгүй. Би яг одоо ангиасаа нэг 5 6 нэг тийм охинтой найзлдаг Монголд байхдаа тэгээд тэр охтотойгоо ер нь бол нэгдүгээр ангиас хойш бүр ингэж найзлж ирсэн. Тэгэл мэддэг л ах гэж бодож байна. Гэхдээ яг хоёрт нь болохоор би хэлж ирсэн. Гэхдээ яг би трансгендер гэж хэлээгүй зүгээр би ирээдүйд огт өөр хүн байна шүү. Ингэж хувирын шүү гэж яг тэгж нэг тийм далд татгаар хэлжсэн. Тэгэл ойлгосон тэр хоёр. Тэгэл бус нь бүгдээрээ адилхан харьцаатай байдаг. Бүгдээрээ л яг л найзууд шиг тийм сайн найзууд хэвээр байгаа. Айгу гэгээлэг гоё түүх байна. Аха. Тэгээд би бас яг ийм залуу бөгөөд транс охтуудтай яг ярилцаж үзээгүй. Тэгээд миний төсөөлөлт болохоор ингээл тэд нар найзууд нь хэр хүлээж авдаг бол гэд би амар их боддог байсан байхгүй юу. Хэрвээ чи яг come out хийх юм бол найзууд чинь хэр хүлээж авна гэж боддог вэ? Айгу хэрвээ тэрэд хүлээн зөвшөөрөхгүй бол гэсэн айдас байдаг уу? Яг тийм хүлээн зөвшөөрөхгүй байх гэсэн айдас байдаггүй. Тэгэд яг тэгж хэлсэн ч гэсэн одоо шууд зүгээр л инээгээд ямар ч үуч болоогүй шиг хүлээгээд авах нь бараг бүгдээрээ л тэгж аавна гэж бодож байна итгэжтэй. Ямар гоё сайн найзуудтай юм бэ?
Тийм. За өөр одоо энийг сонсож байгаа өөртөө эргэлдэж байгаа хүүхэд байвал чи өөрийн зүгээс яг юу гэж хэлмээр байна вэ? Одоо хизээч битгий готраарай. Хэрэггүй юм баг бодоод, ирээдүгээ бодоод юмаа сайн гэж төлөвлөөрэй л гэж хэлмээр байна. Одоо дэс дараагаар юмаа төлөвлөж харьцуулж сайн харж байгаарай. Тэгэхээр унж болохгүй. Юм бодоод хан болвол бодол нь угаасаа байнгал нэмэгдэл байдаг. Тиймээс ер нь хэрэгтэй юм бодоод хэрэггүй юм бодохгүй байсан зүгээр гэж хэлмээр байна. Наа чинь бас нөгөө шинэ жил болох гээд шинэ жил бишээ 100 сарын баяр гэдэг чинь тэр болох гээд уур амьсгал орсон байгаа юу? Орсон. Тий, хаасайг бол бахан Christmas tree. Тий, чимгэлүүд марцайг гоё. Гэхдээ яг миний байж байгаа Калифорни болохоор цас ордоггүй. Гүйтгэлийн хэл одоо хамгийн хүйтэндээ нэмэх 8 градус л болдог. Аха. Яаж тэмдэглэе гэж бодож чинь гэрийнхнийгээ санаж гин үү? Гайгүй юу? Гэрийнхнийгаа одоо энэ бяс нөгөө нэг хамаат мартаа амьддаг болохоор нэг ямар гэрээ сандаггүй. Хост ээж аав гэж яддаг байхгүй юу? Нөгөө нэг exchange student байдаг. Одоо гэртээ байлгадаг хүмүүс. Тэдрээ санаж байна. Аха. Хамаатнууд нь чамайг гадралдгүй юу эсвэл гайгүй юм уу тий? Яг анх одоо би тэр сургуулаад төгсчөөд энэ Калифорни руу нүүж ирэхэд нэг манай нэг үеэл ах маань асуудсан байхгүй юу? Чи одоо айгүй ishтэй наа одоо бусдаас өөр гэдэг чинь тэгээд чамаа зүгээр нээлттэй гоё газар байгаа нь чинь чамаа зүгээр ямар тийм чиг баримжаатай гэдгийг чинь асуугаад тэгээд support хийх гэсэн юм аа гэдээ надаас асууж ирсэн. Тэгэл тэр үеэл ахтаа хэлжсэн. Тэгэл бус нь бараг л тоогүй. Тэгвэл яг л байдаг энгийн л хүн шиг харцж байгаа. Айгуу гоё. Нэрсээ тэгж асууж шалгадаггүй. Энийг сонсож байгаа хүмүүс хэрвээ трансгендер эмэгтэй найзтай байвал юу хийх үү гэж бодож иж магадгүй тэр хүмүүст яг юу гэж зөвлөмөр байна вэ? Яг л бусад найзтайгаа хийдэг юм аа хийн. Ерөөсөө тийм одоо тусгай юм хийгээд шаардлага байхгүй. Гэхдээ яг бусад найз чинь одоо ингээд бүр нийгэмдээ өөрийгөө илэрхийлээд шууд тийм full time одоо эмэгтэй олж байгаа бол яг л эмэгтэй гэдгээр л харьцсан. Яг ерөн зүгээр л харьцах хэрэгтэй. Өөрөөс нь асуудал авлаа. Одоо яг ямар байдалтай байгаа вэ? Ирээдүйд чинь юу вэ? Яаж төлөвлөж байгаа вэ? Яг одоогийн байдлаар өөрийгөө юу гэж дуудуулмаар байна гэж сайн асуудал авлах хэрэгтэй гэж хэлмээр байна. За өөрөө холбогдоод манай подкастт орсонд маш их баярлалаа. Окей. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай. LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна.